болгож өөрчилснөөс хойш түүхэндээ анх удаа удирдлага нь солигдсон. 90 гаруй жилийн дараа. Тэгээд одоо өнөөдөр энэ хотыг удирдах байгаа хүмүүсийн өмнө бол үнэхээр их хариуцлага, үнэхээр их ажил хийх зүйлс хөндлөгдсөн байна. Тэгэхээр энэ юм ерөөсөн Монгол орны өмнө ийм байдал бол их нийгмийн, зохион байгуулалтын, эрх зүйн, ер нь их л эдийн засгийн, санхүүгийн маш олон ажлыг эмхэл цэгцлэх шаардлагатай тулгарч байгаа. Тэгэхээр энэ их ажлыг бол Монгол хүн бүр эрвэхээр хөдөлж хийж бид хийн, бүтээн, зохицуулна. Энэ ажлыг бид хэн нэгэн хүнд хийж өгөх гээд байгаа биш. Бид өөрсдийнхөө аж амьдралыг саадуулж байгаа, тохирол учруулж байгаа тэр хүмүүсийг л бид цэвэрлэж янзлж зохицуулах гэдэг байна. Тэгээд Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачлагаар шууд арчил энэ иргэний оролцоо гэдэг энэ сэдв өнөөдөр Монголын төрийн бодлогын нэг бүрдэх хэсэг болсон. Саяхан өнгөрсөн 7 хоногт ерөнхийлөгч маань Монгол Улсын ойрын богино болон дунд хугацаанд энэ чиглэлд хэрэгжүүлэх стратегийн бодлогын бичиг баримтад гарын үсэг зурсан байгаа. Тэгээд энэ бичиг баримтыг ингээд ерөнхийлөгч маань зурж, гарын үсэг зурж баталгаажуулснаар бол яах гэж байгаа вэ? Одоо улсын их хурлд урт хугацааны хөтөлбөрийн